Эрхэм хүндэт ард иргэдээ. Та бүхний энэ баяр түвшин түмэн амгаланг айлтгая. Дурсамж дүүрэн хуучин 2012 он улиран одох гэж байна. Шинэ 2013 он гарахад хэдхэн хором үлдлээ. Хэмэр золбоо ихт Монгол төмний хувьд 2012 он онцгой жил байлаа. 2012 он бол монголчуудын их түүхээрээ бахархсан үндэсний бахархалт он байлаа. Их эзэн богд Чингис хааныхаа мэлмиг ийсний 850 жилийн түүх тоог тэмдэглэлээ. 2012 он бол монголчуудын шин сонголтын он байлаа. Их хурал засгийн газар шинээр бүрэлдэн ажилдаа орлоо. Нийслэл хот, дүүрэг, аймаг сумдын удирдлагууд шинчлэгдлээ. Монголын төрийн шинэ бүрэлдэхүүнд манай эмэгтэйчүүдийн эзлэгчин мэдэгтүүц нэмэгдлээ. Шил шилээ дарсан шинчлэл, иргэнлэг шийдэл, бүтээлч ажлууд өрнөж эхэллээ. 2012 он бол Монгол улсад төвлөрсөн халамжийн нийгэмд хийх өөрчлөлтийг жинхэнэ ёсоор эхлүүлсэн он боллоо. Манай орон иргэний бүтээлч нийгэм рүү шууд ардчилсан тогтолцоо руу шин зоримог алхмууд хийж эхэллээ. Иргэд нь эрхэндээ эзэн болох их хөдөлгөөн газар сайгүй өрнөж байна. Иргэний оролцоо шууд ардчил бол манай нийгмийн ирээдүй юм. 2012 он бол Монгол хүн бүр хариуцлагатай бүтээлч байх түүхэн цаг ирж байгааг сануулсан, мэдрүүлсэн он боллоо. Монгол улсын засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлд нэр хүндээ үнэлүүлж зээл авлаа. Манай улс санхүүгийн зовлонтой бос бүтээхийн жаргалтай орны замыг тууштай сонголоо. 2012 оны сүүлээр бид шин зууны их бүтээн байгуулалтын эхний туузаа хайчиллаа. Оюу толгоон үйлдвэр бүтээгдэхүүнээ боловсруулж эхэллээ. Монголчууд бүгдээрээ хийж бүтээхийн замд дахин нэг ураг шалхлаа. 2012 онд Монгол улс шүүх эрх мэдлийг шинчлэх, шударгаас хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд урагш алхаж чадлаа. Шүүх эрх мэдлийг бие даалгаж, албан тушаал, хөрөнгө мөнгөний хараат байдлаас гаргахад чиглэгдсэн хуулиуд батлагдлаа. Тэр хуулийн байгууллагууд эрх мэдэлд биш, иргэн хүнд үйлчлэх зам засагдж эхэллээ. Ард олны нуруу тэнийх сайн цаг ирж байна. Хүн бүр дор бүрнээ санаачлахдаа бүтээлч, хөдөлмөрч байж чадвал айл өрхүүрийн амьдрал ахуй дээшлэх боломж бүрдэж байна. 2012 онд манай тамирчид зуны олимпийн амжилтаа ахиуллаа. Найдангийн Төвшин баяр олимпийн хос медальтан боллоо. Манай урлаг соёлынхан олон газар, олон нэр хүндтэй тэмцээнд сахиур хагаллаа. Хүүтэн гараар орж харь додсон Монгол батаар олуула их нутагта эргэж ирэхээр боллоо. Монголчууд түүх соёлын өвдөө эзэн байж чадхаа дэлхийн тавцанд зарлалаа. Эрхэм анд нөхдөө 2012 онд Монгол улсын олон улсын нэр хүнд улам өсөн бэхжлээ. Цөмийн зэвсэггүй байх Монгол улсын статусыг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн дахин нотолж батламжид гарын үсгээ зурлаа. Монгол улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны бүрэн эрхт гишүүн боллоо. Монгол улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн нэр төртөө манлайлагч байж чадлаа. Манай орон ардчил, хүний эрх, шударгаас хуулийн засаглалын хувьд үлгэр жишээ улсын нэг боллоо. 2012 онд Монгол улс дэлхийд авилгын төвшин хамгийн хурдцтай буурч байгаа орноор тодорлоо. Цаашид Монгол авилгыг халсан, хуулийн засаглалыг бүрэн тогтоосон, ядуурл, залхуурл, бэлэнчлэлийг түүх болгосон орн болох ёстой. Их түүхээ хамтдаа бүтээж байгаагаараа бид бахархдаг. Бид нэгэн нарны дор, нэгэн цаг үед Монгол гэдэг нэгэн сэтгэлийг хатамжлан амьдарч яваа хүмүүс. Бид хормын дараа түүхээ бичгэлж эхлэх шин оноо ухтан авах гэж байна. Монголчууд төр улсынхаа түүхт
4 давхцсан тэгш 2222 жилтэйгээ зоолгох гэж байна. Монгол түмний аз хиймэр, ёроол буян, амжилт бүтээл нь эх онд улам тэгш дүүрэн байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Гарчгүй 2013 он Монгол түмний амьдралд өөдрөг сайхан өнгө нэмнэ. Газар бүр шинэ бүтээн байгуулалт өрнөж, хүн бүрийн ажил амьдрал өсөж дэвжихийг хүсэж байна. Он солигдох мөчид азай буурал ахмадуудаа баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ бүтээснийг бид улам нэмж, өсгөж өргөдөх болно. Өдрөөс өдөрт олон болж байгаа алиа бяцхан үрсээ улам хайрлцгаая. Өрх гэрийн багна, төшиг болсон аав ээж, ах эгч, дүү, ураг саднаа улам хүндэлж явцгаая. Он солигдох энэ торгон мөчид ажил үүргээ нэр төртөө гүйцэтгэж байгаа нийт иргэддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Дэлхийн олон оронд ажилд сурч амьдарч байгаа элэг нэгт Монгол ахын дүүстэй Монгол хэмээх нэрийг эрхэмлэн шүтдэг нийт хүмүүст шинэ оны мэнд хүргье. Манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орн байгууллагын элч төлөөлөгч бүрт Монгол улсыг талархан дэмжигч нийт зон олонд шинэ жилийн нөхөрсөг халуун мэндчилгээг хүргье. Эрхэм монголчуудаа 2013 онд манай ард түмний ялалт амжилт бахархлын буухай үргэлжлэх болтугай. Их дэлхийд минь хайр инрэл нэмэгдсэн их сайхан жил ирэх болтугай. Монгол түмний урагшлах зам өөдөө цагаан байх болтугай. Заасүг. Энэ ариун цагаан сүг хүн бүрийн эрүүл энхийн төлөө амжилт бүтээл хэмэр сүлдэн өөдрөг байхын төлөө өргөё. Монгол түм минь өн мөнх бадран мандах болтугай. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргье.